За би яг одоо Гуанчжуугийн хамгийн том гэсэн номын дэлгүүрийн нэгнийхэн гадаа ирсэн байна. Тэгээд айгүй том номын дэлгүүр байна. Номон дуртай хүмүүсийнхэн бол анхаарлаа хандуулаарай. За энэ болохоор яг нөгөө миний үзүүлээд байдаг Тим Монголын эсрэг талд байдаг ийм номын дэлгүүр байгаа. Тэгээд би хаягнаас тодорхой оруулчихна. За бүгдээрээ хамт явж орж үзцгээе. Доогоороос нөгөө дэлгүүрүүдтэй маань энэ ч нэг номын өдөрлөг болоод ах шиг байна. Ер нь энэ байнга л юм ямар нэг өдөрлөг болж ах юм аа. Айгүй олон давхар юм байна. Зэн хамгийн дээдлийн давхарт нь гараад ирсэн байна. Тэгээд за энд бол дандаа хятад хэл дээрх номнууд байгаад байна. Гэхдээ энэ болохоор англи болоод хятад юм славарууд байна. Эйгүү том юм байна. Бүр маш олон хэсэг байна. За энэ болохоор хүүхдийн номын хэсэг байсан. Тэгээд ийм хүүхдийн гоё ширээнүүд байлаа. За үнэн асуусан л та. Тэгсэн чинь хүүхдийн ширээнүүд болохоор 2,500,000 орчим нэлээд үнэтэй байт юм билээ саналтайгаа хамтдаа. За тэгээд энэгээр бол амралтын өдрүүдээр өнөөдөр ажлын өдрөлтөд ингээд газар суугаач хамаагүй ном уншдаг юм байлээ. Тэгээд маш олон ийм одоо хүүхд зориулсан номнууд бол төрөл бүрээрээ байна лээ. За нэг сонирхол татсан юм гэвэл нэг ийм хүүхдийн роботын хэсгүүд байлаа. Тэгээд ийм төрөл бүрийн роботууд хөдөлгөөнд оруулаад ингээд хүүхдийн танин мэдгүй талаас нь бас ингэж сурах юм гэдэг. Энэ бас pet friendly нохоо энэ оруулж болдоо. Тэгээд одоо хүүхдүүд нь ингээд газар чамаагүй суугаад ном уншдаг. Ер нь энэ номонд маш их дуртай юм байна. Ингээд дүүрэн газар хөвгсөн хүүхдүүд ингээд ном унших гад бүр ингээд газар хамаагүй суугаа ширээ мэрэн дүүрээд тэгээд ажил номнууд амар сонирхолтой бүр их хичээнгүй арт юм аа. Би одоо санаад хатад миний ч одоо эцэсгээ 3 мөр явж байгаа. Вау, миний доктор Sherlock Holmes нэлээд хатад хэлтэй байна. Ер нь гадны зохиолууд маш их үздэг юм байна. За ийм хүүхдийн өөрийнх нь зориултын таблетэн дээр хүүхдүүд бас сургалт хийдэг, тэгээ зураг мураг зурдаг ийм таблетууд нэлээд байлээ. За одоо нөгөө электрон шатар гараад ирсэн хараа. За ийм электронны туршилтууд бол нэлээд байд юм. За энэгээр бол ингээд бүүжооны хэсгүүд байна л да. Наадаг зургууд тий. За одоо энэгээр болохоор шооны шинжлэх ухааны хэсгүүд ер нь тэгээд энэ таблет бол бүр арай л дэндүү юм байна. Хаасайгүй ийм төрөл бүрийн таблетуудыг рекламда тэр уншдаг үзэг мүзэг бол бас нэлээд олон янзаар байлээ. За энэгээр бас ийм нисдэг онгоцнууд байна. За энэ одоо ингээд бас ийм роботын тоглоомууд бол нэлээд их байна. Өтөнөр нэг гоё юм харагдаад байсан юм болохоор энд баримл хийдэг хэсэг байлээ. Тэгээ чөлөө цагаараа хүүхдүүд ирээд баримл хийж болдог юм байлээ. Ер нь тэгээд энэ ч бас зөвхөн дэлгүүр гэхээсээ илүүтэйгээр чөлөө цагаа өнгөрөөхөд тохиромжтой. Доошоо бас байгаа юм биш үү? Би тийш нь явсангүй. 1 2 3 4 5 давхар ийм том номын дэлгүүр байна. За энд нөгөө нэг миний тоглоод байдаг Black Myth Wukong миний тоглоод байдаг Black Myth Wukong-ийн ийм видео гарч илээ. Нөгөө сүүлд гарсан PlayStation дээр гарсан Sun Wukong-ийн ийм тоглоом байгаа. Би энийг бүгдийг тоглоод дуусгасан. Яа, энтэй бүтэн сар ноцолцсон гэ оддоо. Одоо энэ яг нөгөө нэг Second Prince-ийг ялаад байж байна. Биш. За энэ Yamaha-гийн дэлгүүр байна. Зөндөө олон юм хөгжмийн зэмсгүүд болоо төгөлдөр хуурууд байна. Энэ баахан шооны ертөнц байлээ. Эдгээр бас юм оюун ухааны Rubik-ийн шоу эвлүүлж бас оюун ухаанаас хориход чиглүүлсэн юм үйл ажиллагаа бас явуулдаг, шоу худалдаж авч болдог. Би чинь 45 секундэд шоу эвлүүлдэг шүү дээ. Тэрийг бас хэлж билээ гайхаад байгаа. За ингээд энэгээр ер нь бол юм тоглоом гэхээсээ илүүтэйгээр бас давхар нөө оюун ухаан хөгжүүлсэн юм тоглоомод аюух яваад байгаа байхгүй. Тэгээ сая хүүхдийн номынхон дэлгүүрлээ орж. Тэгэхэд бол одоо ийм хүүхдийн ийм одоо номнууд бол нэлээх байсан. Одоо жишээ нь ингээд ийм нөө ханзыг яг адилхан дуудлагатай ханз байлаа гэхэд одоо яг юу өгүүлж байгаа вэ те. Ингээл төрөл бүрээр нь байгаа байхгүй юу?
Яг адилхан бичиглэлтэй хэрнээ өөрөөр хэлж байгаа ханзуудын талаар өнүүд нь бас байгаад байгаа юм. Тэгэд насны ангиллалтай юм бэлээ. Тэдээс тэдэн насны хүүхдэд зориулсан одоо тэдэн ширхэг хандтай ч гэдэг юм 3-4 настай хүүхдэд зориулсан 4-5 настай хүүхдэд зориулсан гэдэг ингээд номнууд нь бол бүр амар гоё сонирхолтой юм байлээ. Тэгэд хэл сурах бүр нөгөө нэг юуг өдөөж өгмөр тэг хүслийг тэгээд ингээд бас хэл сурах сонирхолтой хүмүүсийнх юм бол аль болох сонирхолтой арга барилаар үзье гэж байгаа бол энэгээр бас янз бүрийн гоё гоё номнууд нэлээд байлээ. Тэг ингэж гоё нөгөө нэг сурах бичгүүдээ хийгээд хахад хүүхдүүд нь хичээл хийх айгүй дуртай болмоор юм шиг санагдлаа надад бол. Бид нар ч гэсэн бас ингээд гоё дотоодынхоо сурах бичгийг монгол хэл дээрээ гоё ингээд монгол сурах бичгүүдээ те хүүхдийн сургалтын систем дээр юм гоё сонирхолтойгоор оруулаад өгвөл бас гоё санагдлаа. За энэ болохоор манганы ертөнц байна. Энэ хурд манай нөхөр алхаж байна. Тэшээ яв манга үзнэ гэнэ. За би ийшээ явлаа тэгвэл бас л манга байна. Манган дуртай хүмүүс ахын бол бас юм хятад хэл дээр манго байд юм байд. Ихтэй хятадаар одоо манга ойлгоно гэдэг бас зургийн төрлийн номнууд сая байсан. Айгуу гоё гоё. Түүхэн номнууд байна. Гол нь эдгээр бүгд хятад хэл дээр байна л та. Англи хэл дээр ном байвал би гоё авмаар байдаг. Одоохондоо ч миний хятад хэлний мэдлэг иймэрхүү ном унштлаа арайч хөгжөөгүй байна л та.